За найзуудаа Photoshop CC 2017 програмд орсон шинэ боломжуудыг бид нар үзэх гэж байна. За 6-7 хичээл байх болно. За хамгийн ихний бид нарын үзэх шинэ боломж, шинэ функц бол Liquify буюу шингэн болгох гэсэн команд байна. За энэ тухай бид нар энэ хэсгээр үзнэ. Liquify фильтр нь Photoshop CC 2015-д анх удаа орж ирсэн. За бид нар энэ хичээлийн хэсгээр Liquify фильтрийг өргөтгөн ямар боломжууд нэмсэн тухай үзэх болно. За нэг зураг нээсэн байна. Photoshop өргөтгөлтөй файл байна. Background давхаргад нэр өгч байна. За энэ зургийг бид нар Liquify фильтрээр янзлахаас өмнө бид нар Smart Object буюу ухаалаг объект руу шилжүүлэх ёстой. За ингэхэд бол бид нар зүүн хэсэгт байгаа хэрэгслүүдийн панелаас Marquee хэрэгслийг идэвхжүүлээд за тэгээд зурган дээр бан утасныхаа баруун товчийг тавшихад эндээс Convert to Smart Object гэсэн командыг сонголоо. За тэгээ фильтр зэснээс бид нар Liquify гэсэн командыг дуудаж байна. За ингэхэд тусдаа цонх нэгдсэн байна. За Liquify функцийн баруун хэсэгт болохоор Properties буюу шин чанарын тохируулгууд байна. За зүүн хэсэгт нь болохоор за биер янз бүрийн дагалдах хэрэгслүүд байна. За эндээс бид нар баруун хэсгээс бид нар яг хүний нүүртэй холбоотой nose, mouth, face shape буюу нүрийн хэлбэр гэсэн хэсгүүдийг бид нар сонгож ажиллаж болох нь. Face shape гэдэг хэсгээс forehead гэсэн тохируулгыг хэсгээд багасгаад байхад тухны хэсэг дээрх хэсэг нь өөрчлөгдөж байгаа та нар анзаарсан байх. Эндээс face tool буюу A үсгийг тавшихад нүүрний хэсгийг бид нар өөрчлөх боломжтой. Нүүрний гадна талд бол уг нүрийг таньсан гэсэн маркер гарч ирж байна. За нүүрний доторх хэсгэд бид нар маузаараа өнхрүүлэхэд бас нэг дугуй зүүн хэсэг гарч ирж байна. За бид нар дотор хэсгийн маузныхаа товчийг дарангой хөдөлгөхөд тэрүүхэн хэсгийг бид нар Liquify буюу шингэрүүлж болж байна. Баруун хэсэгт байгаа шин чанарын үзүүлэлтүүд өөрчлөгдөхгүй байна. За бид нар яг тэр 100 хэсгийнхаа цэг шиг хэсэгт нь бид нар маузныхаа товчийг чангааж ийш тийш нь зулгаахад face width буюу нүрийн өргөн нь өөрчлөгдөж байгааг та нар харж байгаа бах. За бид нар forehead-ийн нэг хас 30 дээр тавиад нүрийн өргөнийг бид нар жоохон нарийнхан болгоод за нэг хас 19 дээр тавья. За тэгээд тэр ирүүний доохон хэсгээс бас маузныхаа товчийг тавшингоо ийш тийш нь зулгаахад ирүүний хэсэг маань өөрчлөгдөж байгааг та нар харж байгаа. За нэг 30 дээр тавьчих. За 80 дээр тавья. Шанааг нь арай өргөн болгож байна. За ирүүний хэсгийг дээш доош нь болгоход харин урвал ирүүний хоорондох хэсэг маань өргөн нарийн болж байгаа нь харагдаж байна. За 80 дээр тавиад за урвал амны хэсгийг бид нар бас тохируулах боломжтой. За тэр цэг шиг хоёр цагаан цэгээс ийш тийш нь маузныхаа товчоор зулгаагаад байхад mouth гэсэн хэсэг маань итгэжээд за энэ mouth width буюу амны зураасны өргөн том болж байгаа харагдаж байна. 81 дээр тохируулагдсан байна. За бид нар тэр амны тэр тасархай зураасан хэсгийг дээш нь болгоход энд бас нэмсгэлийг оруулж өгөх боломжтой байна. За дээд уруулыг өргөн болгож болно, доод уруулыг бас өргөн болгож болно. За яаж хуургаж өөрчилж болохыг та нар эндээс харж байна. За энэ mouth high гэсэн буюу одоо энэ уруулыг жимих байдлаар юм уу эсвэл бол жоохон ангаасан байдлаар эднээс тохируулж болох бас боломжтой юм байна энд.
За бид нар нэг 51 гэсэн утган дээр энийг тавьж байна. За одоо хамрын эсгийг бас тохируулах, янзлах боломжтой. Хамрын эсгийг дээш доош нь болгоход nose буюу хамар гэсэн хэсэг маань идэвхжээд энд хамрын өндрийн утга өөрчлөгдөж байгааг та нар анзаарч байгаа бах. За бас хамрынхаа өргөнийг өргөн эсвэл нарийнхан болгож тохируулж болох нэ. За бид нар бас нүдний хэсгийг тохируулах боломжтой. Яг нүднийхээ тэр хэсэгт авчиж жагаад сумтай хэрээс гарч ирэнгүүт ийш тийш нь болоход properties буюу шин чанарын маань үзүүлэлтүүд өөрчлөгдөхгүй байна. Бид нар нүднийхээ өндрийг бас өөрчлөх боломжтой. Нүдний хэмжээг бас өөрчлөх боломжтой. За тэр дөрвөлж хэсэгтэр бид нар ийш тийш нь татаж зулгаахад ear size буюу нүдний хэмжээ маань өөрчлөгдсөн байна. За зөвхөн анхаараарай, гэхдээ зөвхөн энэ зураг дээр баруун нүдний хэмжээ нь өөрчлөгдсөн байна. Хүний нүд ихэвчлэн үл ялах хоёр өөр хэмжээтэй байдаг. За тэгэхээр энэ хэрэгслийн тусламжтайгаар, энэ фильтрийн тусламжтайгаар нүдний хэсгийг сайхан янзалж болох нэ. За нүдний өндрийг тохируулах боломжтой, бас нүдний өргөнийг тохируулах боломжтой. Энд ear distance буюу нүдний зай хэмжээ гэсэн хэсэг байна. Тэгэхээр хоёр нүдний хоорондох хэмжээг тохируулж байгаа шиг байна энд. За яаж өөрчлөгдөж байгаа та нар харж байгаа. За тэр хоёулангийн пропорционалаар өөрчлөн нэгвэл дундах гинжийн холбоос шиг хэсгийг идэвхжүүлээд өөрчлөхөд баруун зүүнүүд маань хоёулаа хэмжээ нь өөрчлөгдөж байна. За сая дээш доош өнцгөр өөрчлөгдөж болохыг харууллаа. EHI гэсэн хэсэгт болохоор бид нар 14 гэж тавьж өгч болж байна. За буцаагаад зүүн нүдний хэсгийг өндрийг 0 болгож байна. За shift тавчийг дарангаа бид нар бас тохируулах хийж болно. За жишээлбэл shift тавчийг дарангаа нүдний хэмжээг, зүүн нүдний хэмжээг үл ялах өөрчлөхөд бол хоёулаа пропорционалаар өөрчлөгдөөд баруун нүдний хэмжээн дээр нэмэгдээд өгч байгааг та нар анзаарсан бах. За олон хүмүүсийн нүрийг бол тус тусна ингэж янзалж болох нэ. За энэ тохиолдолд манай тохиолдолд ганцхан хүнийхээ болохоор face номер 1 гэсэн үзүүлэлтээр select face гэсэн мөрөнд гарсан байна. За энэ саяын маркеруудыг даалгахын тулд, нуухын тулд show face overlay гэсэн мөрний утга идэвхжүүлгийг авч болно. Тэгсэн мөртлөө нүднийхээ хэсэгт ч юм уу нүрийн тодорхой хэсгүүдэд маузныхаа сумыг өнгөрүүлэхэд бас тохируулах боломжтой нь сая эндээс харагдлаа. За ингээд тохируулга болсон гэж үзвэл ок тавчийг тавчлаа. Зураг маань өөрчлөгдсөн байдлаар гарч ирж байна. За Smart Filters гэснийхээ урдлын идэвхжүүлгийг авахд өмнө нь юм байсан. Тохируулга хийсний дараа бид нар Liquify фильтрээр тохируулга хийсний дараа ийм боллоо. За ийм байдлаар Liquify гэсэн энэ хүчтэй фильтрийн тусламжтайгаар хүний нүүрний заслыг Photoshop CC 2017 програмын тусламжтайгаар хийх боломжтой болсон нь эндээс харагдаж байна.